YouTube-д та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дараагийн бичлэгээр олж одоо маш их баяртай байна. За тэгээд удаагийн бичлэгээр та бүхэнд шок хэрхэн тослох талаар бол зөвлөгөө бичлэг хүргэнэ. За тэгэхээр бичлэгээ эхэлцгээе. Хэрхэн маш хурд эргэлтэй бөгөөд удаан эдлгээтэй байх талаас нь бол боддог бах. Хэрвээ тийм байх юм бол танд юу хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт альтерг, хоёрдугаар лангууд тоос хахад хангалттай. За тэгээд юуны өмнө лангуудаа та гэдэг шооныхоо тагуудыг бол төв дээр байлдаг. Тагуудыг бүгдийг нь авна. За гэдэг л тагуудыг авсан дараа лангуудаа альтергийг ашиглан голын болтуудыг болонгод бол тайлна гэсэн үг. За шооны ихнүүрийг салгая. За гэдэг шооныхоо болтуудыг бүгдийг тайлсан бол эд ангид бол хуурж тавьбал маш ам эвтэйхэн байдаг. За шооны ангидыг заацлын дараа та бүхэн нэгэд бол гэдэг хуурай альчуур эсвэл магадгүй хөвөн бас байж болно. Хөвөн за дээрээс нь чих ухагч юм уу. Бас арай жижиг хэмжээтэй хөнгүүд байлаас аягүй зүгээр. Ингэснээр та шооныхоо эд ангид тослоос өмнө хамгийн түрүү шоонууд бол бяцхан цэвэрлэг хийх шаардлагатай байдаг. Хэрвээ тослоо хийх юм цэвэрлэг хийхгүй байх юм бол илүү зун гаралтаж шоочод удаан болно гэсэн үг. За тэр болонгууд хамгийн түрүүндээ гэн төвийн дорлыг төвийг гээд бол цэвэрлэх тэнийг бол танил хүм маш үр дүнд цэвэрлэх боломжтой. Тэгэхээр нарийн гадруудад учраас тэгэл болждог үл яг тос усын хэсгүүд бүгдийг цэвэрлж байх хэрэгтэй. Тэгснээр бол шоог илүү сайхан болно. Тэгээд ихэнх хүмүүс лангуудаа шоог болонгууд төстэй болонгууд яг бохирцсан идэгтэй байхад нэг бол тосыг хийдэг. Монголд бол тэр зам яг үндэ шоог цэвэрлж одоо ажиллагаа хийдэг хүмүүс маш цөөхөн баг байдгүй. За дээрээс нь лангуудаа манайхаа шоог болонгууд зөвхөн гадны идэнг үгүй хэсгүүдээр тослогоо хийдэг хвшлэн хийдэг. За мөн дээрээс л одоо шооны яг энэ голыг гол буюу кор гэдэг хэсгээд бас тослогыг арчиж өгөл зүгээр. Ягаад гэхээр ихэнх шоо болгоодаа үйлдвэр тостол ирдэг. Ингэс үйлдвэр тосны болгоодаа яг бид бүхний ирдэг тосноо арай өөрөд учраас тийм бол сайн мөнгө биш. За тэгэхээр дараагийн хэсэг болгоодаа бид бүхэн за шүрүүп болон спринг бүшээгээд одоо цэвэрлэн энэ болгоодаа шооны маш чухал идэгтэй ордог. Манайхан болохоор бас яг энийг цэвэрлж тослох талаар даа аягүй тутмаг мэдлэг хомс байдаг. Энэ удаа мишээ та бүхэн илүү шоогоо цэвэрлэх мэдээлэлээс гадна яг тослох тул техникүүдийг та бүхэн зааж болно. За энэ үечлээ одоо бүх шүрүүп болон бүшнүүдийг цэвэрлэх шаардлагатай. Шүрүүп бүшнүүд болгоод өөрөө хамгийн их тостой гэдэг бол тос болдог. Заваардаг хэсэг юм бүсэд бол илүү их цэвэрлэх шаарддаг байгаа шүү. Шооны дотоодын эд ангийн цэвэрлэл болсон дараа бүхэн шооны ирмэг болон булан буюу гадны эд ангид мөн цэвэрлэх хэрэгтэй болонгуудаа нойтон биш хуурай альчуурыг сонгож хэрэглэх хэрэгтэй. За нойтон альчуур шооны болонгуудаа эд ангид зөөлрүүлдэг тэмцүүлсэд бол айгүй муу. За тэр дотор хэсгийг цэвэрлэхтэй болонгуудаа хүн ишлэх бас боломжтой байдаг. Цэвэрлэж байгаа үед бол ямар нэгэн байдлаар шоонд ус өрөхгүй зөвхөн хуурай альчуурыг хэсгээ сануулъя. За энэ мэтлэн болонгуудаа бүх эд ангид бол цэвэрлэнэ гэсэн үг. Энэ болонгуудын цэвэрлэл бол хамаагүй л амархан байдаг. За дод ингээд туслаг болонгуудаа бол сардаа нэг удаа гэдэг бол хангалттай байдаг. За тэгэхээр туслагыг яаж хийдэг вэ гэхээр хамгийн түрүүнд та бүшээг болонгуудаа салгаж явна. Бүш за тэгээд бол болтон дээр бол энэ хөтгөн буюу ган magic globe гэсэн стандарт ч юм уу болж үлдэм хөтөн тусыг ашиглах зүгээр. За шооны урд хэсэг, хоёул хэсэг, за яг нэг контакт үүсгэх бүх хэсгүүдээр бол тосыг маш чиг тарааж өгдөг. За одоо ингэсэн бол гэдэг бүшийг буцаан хийн. За тэгээ бүшнийгийн доод хэсгийн амсрыг бас мөн тусдаа яагаад орлонгуудаа пиар идэн гэдэг өөр очоод өөрлөлдөгдөг учраас тостой байх хэрэгтэй байдаг. За шүрүүпийг ингэж тослох юм байна. Шүрүүп болтой л тослоно. За долонгоо төвийг бас мөн тослох хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл төмөртөө заавалч ингэж өөрлөлтөнд ордог. Тэгэхээр долонгоотой идэхлээс эвэрт тослохыг заавалч хийх хэрэгтэй байдаг. Их долонгоотой тойруулаа хөвлөг болгоод баг цар туслах хангалттай. Тэгэхээр дараагийн хэсэг болгоод яг дотоод эдэн ингээд бол тослохын хэсэг байна. За энэ долонгоотой болж өгвөл ганы magic globe юм уу ган стандарт гэдэг бол өтгнөөсөө дэвшлэл маш зүгээр байдаг.
За ийм дотоод ингээд тослогыг сардаа нэг удаа хийж бодвол зүгээр. Гэтэ мэдээ цэвэрлэг хийсний дараа л тослог хийнэ. Эхлэхийн хамгийн түрүүнд л гутаа төвийн яг энэ үлд үүсгэх хэсгүүдээ бүгд ингээд бааз зэрэг тослог хит тос хийж болохгүй. Ойролцоо нэг орчин үедээ гадруу үедээ бүрх хэмжээний багтлыг хангалттай байдаг шүү. Тийм бол их биш бага биш. Яг дунд хэмжээнийг харуулж байна. За одоо болохоор за голын болтыг болон одоо бүхшийг бол тослогно. Болт ихт болон та бүх ингэ бичил чипгээ бичлэлийг хэлбэрхэн байдаг. Тэгээд яг контакт үүсч одоо бүх хэсгийг бол багчийг тослоно гэсэн. За энэ мэтлэн тослоно. За одоо л удаа бүхшийг буцаан хийнэ. За тэгэнгүүт бүхшийг хийсний дараа болон гутайг үрэлт үүсэж байгаа энэ ёроолын хэсгийг бас мөн адил тослох хэрэгтэй байдаг. Идэ шооны тослогод нь л өөрөө үрэлт үүж бүх хэсгийг бол тостой байлна гэсэн бол тийм битээ мэдээж шооны айл бүгд цэвэрхэн байх хэвээр. Цэвэрлэгийг болохоор за үүдээ сардаа 28 хоногтыг удаж бол тохиромжтой байдаг. Тослог болон гутаа нэг 7-оос 10 хоногт хийж бол тохиромжтой байна. За одоо лонготой техник юмштайгаар та голыг төвтэй болгоно гэсэн. Юу нэгтэй мэдээж талан үеийнхээ байдлаа маш сайн бодож байгаа. Хэрэв буруу их юм бол голын өнгөд бас зөрчдөг талтай байна шүү. За энэ нь бүх голыг тосч хийх болно. Тэгэхээр бүх төвүүдийг хийж дууссан дараа одоо бид бүхэн шооны ирэмүүдийг болон булангуудыг зөв байрлал өгсөрнө. За энэ үедээ тоолгоо мэдээж төвийг болонготой харалтай хүмүүстээ зөв дараалж хэвлэлийг хэлбэр байдаг. Тэгэхгүй сүүлд задлах ажил гарна. За хамгийн түрүүний яг шооны хийхтэй болонготой нэг цагаас нөгөө чийдэг. Харин 3 ярц гоотой шооноор болонготой төв дээр болонготой нэмт үүсгдэг дэжлэгэд бол яг 4 ирмийг оруулна. За 4 ирмийг доош нь харуулж бариад яг болонготой болонготой яг үүнийх нь байрлалын дагуу гэж нэг нь оруулдаг байгаа. За булангууд орсон бол одоо ирмүүдийг болгоо дээрээс нэгэд бол тийш доош харалтаа болгож оруулна. За нийтдээ болгонгуудаа 3 ирмэг тойрдурыг оруулснараа сүүлийн ирмэгд бол хэлэх баригдаг. Яагаад гэж явахад бол хамгийн сүүлийн ирмэгийг бид тэр өөрөө сүүлд нийт одоо болгоод шууд дээд англи 3 дахь үе шууд хийж эхэлнэ. Эхлээд ирмэгийг оруулна. Дараа нь болохоор буланг оруулаад явдаг байгаа. За одоо лонгуудын чинь нийт 3 шиг ирмэг болон булаа хэрэгтэй. Тэрээс өмнө одоо 2 дугаар үеийн сүүлийн шиг ирмэг оруулнаа. Энэ нийтээ хэлбэр байдаг. За хамгийн түрүүнд ихлэ буланг орно. За дараагаар нь лонгууд ирмэг бол хамгийн сүүл ордог. Ирмэг оруулалтаа шоо мөн 45 градусын хажуугийн хэсэг байгаад эндээс лонгуудаа оруулалтаа баг цагийг татчихад эргүүлж оруулдаг. Маш зөөлөн оруулах хэрэгтэй. За одоо лонгуудаа шооны яг үнэн тослогоо би гадаад эд ингээд тослог хийн. Энэ үед болонгуудаа яг энэ She brand-ийн Emloop-ийн бүтгэн биш шингэн тос хамаагүй зүгээр байдаг. За тослог хийхдээ болонгуудаа бол 2 арга байдаг. Хамгийн их нар болонгуудаа хамгийн энгийн хүмүүс нэлээд мэддэг. Шоо баг зэрэг татна. За одоо татсны дараа болонгуудаа яг харалтаа ирмэд ор хамгийн доод хэсгийг буюу Eurolis гэж нэрлэдэг. Яг энэ Eurolis рүү үед бол нэг ширхэг туслалыг анагс нэг ширхэг туслал. Нэг туслал. За орсон одоо болохоор яг энэ замууд руу бие нүрэлт үүдэх хэсгээр нэг туслал өгнө. За одоо лонготой тухайн хэсгийг бол харааж болно. За харин хоёр дахь арга болонгуудаа энэ бол баг зэрэг ялан бүрддэг. Энэ үед та ихтэй шооны ирмэгийг суулж авна. За суулж сэрмгээ нэг бүхэлдэн тосдог байгаа. За тэгэхээр болонгуудаа энэ торфидо бид өргөлс үүдгийг тань төгжээний хэсгийг болон замуудыг бүгдийг тослно. Яг л бүх өрөлт үүдийн хэсүүдэд тослогтой дэжлэх нь. За үйл хөдөлгөөний болчихлоо. Гэтэл тослохонд баг зэрэг тос их ордог. Илүү бас үр дүнтэй байдаг шүү. Энэ замуудыг бол тослно. За одоо болохоор шооны хойд буланг ирмэгээ шууд буланг руу буцаа оруулнаа.
Шооны тослогоо дууссан дээр болонгуудаа шооны тохиргооны хэсэг гэж хамгийн сүүл хийгддэг. За тохиргоо хийхдээ болонгуудаа шооны болонгуудаа хоёр талаас ирээд жигд хүчээр татаа үзэхэд бол шооны бол жигд бус байдлаар харагдана гэсэн. Одоо жишээ нь би улбушаа улаантай гэдэг төвийг тач үзье. За энэ болонгуудаа улаантал маань арай л харьцан уучаан учраас бид улаантлыг баг зарыг чангална гэсэн үг. За дахин харьцуулж үзнэ. Одоо улбушаарыг баг зарыг чангална. За гэх мэтчил одоо бүх хэсгүүдийг болж хангалнаа. За бүх хэдэ ингээд тохироо хийж туссан дараа болонгуудаа тавуудыг буцаан байрлалд нь оруулна. За одоо болонгуудаа шуугаа сайн тарааж бол дотоодын янг болон гадны ингээд хийгдсэн тосоодыг бүгдийг сайн тараах хэрэгтэй дээ. За хамгийн сүүлд онгуудаа та шооны гадна нэгэн дэнгийг буюу яг гадаргуу гэд бол маш сайн хуурайлч үед бол цэвэрлэх хэрэгтэй. Яг тэр гадруус бол өөр хамгийн их бохирдол авдаг. Хүн бол гадрууд хамгийн хүрдэг учраас бактери дамжуул хамгийн том хүчин зүйлсийн нэг учраас бол шоо өвлүүлэхийн өмнө бол илүүсэн дараа заавч гараа савнаж угааж хэрэгтэй байдаг. За бичлэг үзэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.